Өнөөгийн нүүдлийн мал аж ахуй хүнд үеийг туулж байна гэж судлаачид дүгнэж байна. Дэлхийн дулаалтай холбоотой цөлжилтийн уршгаар бэлчээрийн олон нас ургамлууд устж зэрлэг голдуу ургах болсон байна. Нөгөөтэйгүр малын тоо толгой өснөөр бэлчээр талхлагдаж, бэлчээрийн хомсдол нь мал аж ахуй эрхлэгчдэд эдийн засгийн хувьд хүндрэл учруулах нэг гол шалтгаан болж байна гэд дан ганц бэлчээр асуудал биш олон тал судалгааны үндслээр хийгдэх шаардлагатай тулжээ. Яг энэ асуудлаар Монгол орны бэлчээрийн нөхөн сэргээх чадамжийг бэхжүүлэх сэдвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо. Хуралд 19 орны 41 судлаач 50 гаруй илтгэл тавьж оролцлоо. Яг одоо доройтсон байна. Би одоо арга хэмжээ авахгүй л шаардлагатай байна гэдэг яг өнөөдөр бэлчээрээ хараад таньдаг мэддэг. Тэрэн дээрээ төлөвлөлт үйл ажиллагаа хийдэг. Тэр менежмент дарга зам руу бас шинээр оруулах хэрэгтэй. Одоо бид энэ төслүүдийг судлаач нарын өнөөдрийн ярьж байгаа асуудал бол одоо бид нэр хүнтэйг ажиллах хэрэгтэй байна. Байгаль цагааны эрсдэл одоо энэ нөхцөл доройтол нь бол бодит байдал болсон байна. Одоо тэр хүмүүс маань ямар арга хэлбэрээр тэрний эдийн засгийн сонирхлын төрөлхөөс үр ашигтай хэлбэрүүдийн сонгож нэвтрүүлэх хэрэгтэй байна гэж бодож байна. Говьд яг тэр манай сумын хавьд бол шүү дээ. Тэрнээс бусдаар яг хам богд могд тийшэн бол бас яг уулуурх хогдсон газар юм. Цэцгийн бэлчээр бол бас яг бэлчээр бол бас хэцүү болчих. Малын бэлчээр. Яг уулуурх эзэлсэн тэгээ газар юуг нь ухцсан, хот өнгөцсөн байгаа. Бэлчээрийн хүрэлцээ муудаж байгаа бэрхшээлийг шийдэхийн тулд малчид хоршиж ажиллахын чухлыг судлаачид судалгааныхаа дүгнэлт болгон хэлж байлаа. Бэлчээрийн тогтвортой байдлыг хангахын тулд бэлчээрийн ургамал, ус, хөрс, цаг агаар, мөн малчин нийгэм эдийн засаг, улс төр зэрэг олон асуудлыг зэрэг таньж хоорондын уялдаа шүтэлцээг мэдэх зайлшгүй шаардлагатай болсон байна. Мөн нарийн шинжилгээнд дэр суурилсан хуучны судалгаануудыг ашиглах нь бодит үр дүнд хүрэхэд хялбар болохыг ахмад судлаачид хүсэж байна. Түүнчлэн судлаач бүрийн хэлж байгаа тоонуудыг нэгтгэж, нэгдсэн нэг дүн гаргах хэрэгтэй байгаа асуудлыг ч хөндлөө. Хилцүүлгээс Монгол Улсын засгийн газар зориулж зөвлөмж гаргана.